Hi guys. За өнөөдрийн The Handa Experience vlog эхэлж байна. Тэгээд өнөөдрийнхөө влогоор Америкийн нэгдсэн улсад мастерт сурдаг болроо гэдэг охиныгоо урьж оролцуулж байна. Тэгээд миний урилгыг хүлээж аваад подкастэнд маань ирсэнд маш их баярлалаа болроо. Өрсөнд баярлалаа. Окей. За хамгийн ихний асуулт нь өөрийгөө танилцуулж болроо. Намайг Чимд Очрын Болормаа гэдэг Missouri State University бизнес удирдлагын чиглэлээр суралцдаг ийм оюутан байна. Яг яагаад Америк оронд суралцах болсон бэ? Би бизнес удирдлагын чиглэлээр Месседийн засгийн их сургуулийг төгссөн. За тэгээд төгснөхийн дараа тодорхой хэмжээний ажлын туршлага хуримтлуулж агаад тэгээд мастерт сурна. Мастерт сурахдаа Монголд биш заавал гадаадд сурна гэсэн ийм зорилго тавьчихсан байсан. Гэхдээ мэдээ цаг хугацаа нисэн өнгөрсөн. За тэгээд зөндөө олон жил бодсон ч гэсэн хэрэгжүүлж чадахгүй явж байгаад 2022 онд яг эцсийн шийдвэрээ гаргаад Америк нэгдсэн улсад суралцахаар ирчихсэн байна. Сургуулаа сонгохдоо юунд анхаарсан бэ? Ер нь юунд анхаарах хэрэгтэй вэ? Сургуулаа сонгохдоо би хоёр хүчин зүйлийг анхаарч үзсэн. Ер нь бол яг гадаадд мастрын зэрэг хамгаалж байгаагаа шалтгаан маань ирээдүйд карьераа илүү нэмэгдүүлэхэд өсгөхөд тусдим болох ийм үндсэн зорилготой байсан болохоор сургуулийн ранк бол айгүй чухал байсан. За тэгээд ялангуяа бизнес удирдлагын чиглэлээр эхний 200 дотроо багтдаг ийм сургууль сонгох нэгдүгээр шалгуур, хоёр дахь нь болохоор мэдээж санхүүгийн хувьд миний санхүүгийн нөхцөл байдалтай бүрхүүц ийм төлбөрийн хувьд боломжийн сургууль сонгох гэсэн ийм хоёр үндсэн шалгуурыг бол сургууль сонгохдоо тавьсан байгаа. Нөгөө сургуулийн бичиг баримт бүрдүүлэх болон визний асуудал гээд зөндөө олон бичиг баримтын асуудлууд үүсдэг шүү дээ, тий. Тэгээд энэ маш хүнд бэрхшээлтэй байсан уу? Эсвэл энэ ер нь хэр зэрэг байдаг вэ, тий? Миний хувьд сургуулийн аппликейшнтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэлт бол айгүй хурдан байсан. Би баруун 7-10 хоногийн хугацаанд л бүх бичиг баримтаа бүрдүүлээд сургуульд аплай хийчихсэн байгаа. За тэгээд ер нь бол нөгөө ихэнх хүмүүсийн хувьд гол сургуулийн бичиг баримттай холбоотой гол асуудал нь IELTS-ийн оноо, хэлний төвшин тогтоох оноотой холбоотой байдаг бол Америк болон Канадын сургуулиудад Duolingo-гийн оноог хүлээн зөвшөөрдөг нь айгүй даваа талтай санагдсан. Тэгээд энэ цаг хэмнэхэд бас айгүй тусалсан байгаа. За Duolingo-гийн хувьд болохоор $45 билүү дээ, нэг 45-аас билүү 75 ч билүү. Тэр хавцаа ер нь бол нөгөө IELTS-ийн шалгалттай харьцуулахад хамаагүй хямдхан. Дээрээс нь хариу нь 2 хоногийн дотор хүрээд ирдэг гэдгээрээ даваа талтай 100% онлайн ийм 60 минутын. Ер нь бол нөгөө визний цаг захиалахад эрт байх тусмаа зүгээр санагдсан. Тэгэхгүй бол нөгөө хүлээлг нь бараг 2 сар марын хугацаатай. Тэгээд тухайн үед бол тийм байсан. Тэгээ одоо хандаа маань одоогийн нөхцөл байдлыг илүү сайн мэдж байгаа хэл та. Тэгээд аль болох эрт визнийхаа цагийг л захиалвал илүү зүгээр санагдсан. Гэхдээ яг хуу сургалтын визний хувьд нэг давуу тал нь emergency request гэдэг нөгөө бас цагаа аль болох урагшлуулах тийм хүсэл бас явуулаад багч гэсэн урагшлуулах боломж байдаг нь бас давуу талтай юм шиг санагдсан. Би тэрийг өстой мэддэггүй байсан юм шүү дээ. Тийм бас боломж байд юм байна. Тийм, би emergency request явуулаад тэгээд визнийхаа цагийг яагаад тэгэхээр сургуулийн нөгөө эсэлт маань нэг сарын 1-нд 1 сарын 14-нд сургууль маань хичээл маань эхлэх гээд байдаг. Тэс чи миний нөгөө визэнд орох хугацаа маань 12 сарын дундуур байсан учраас би нөгөө emergency request явуулаад тэгээд ингээд сургууль маань ингэж эхлэх гэж байгаа учраас би ингээд эрт визэндээ орох шаардлагатай байна гэж хүсэлт явуулаад тэгээд бас тодорхой 1 сар алчилөө бас урагшлуулж байсан санагдаж байна. Гадаадд сурыг гэж бодож байгаа хүмүүст юу нөх зөвлөгөө юу байна болроо? Хамгийн гол нь шийдвэрээ яг эцэслэж гаргаад шаардлагатай хийх ажлуудынхаа төлөвлөгөөг ингээд наривчилж гаргах нь л айгүй чухал санагдсан. Би зөндөө олон жилийн хугацаанд гадаадд сурандаа гэдэг ингээд бодоод яваад байдаг ч гэсэн ерөөсөө ингээд дөрвтэй алхам хийдэггүй байсан. Тэгээд 22 онд болохоор яг эцэслэн шийдвэр гаргаад яг одоо л явна гэдгээ яг эцэслэн шийдээд шаардлагатай хэрэгжүүлэх юмнуудынхаа төлөвлөгөө гаргаад нэг нэгээр нь ингээд хэрэгжүүлээд яваад байсан чинь яг нөгөө бүх юм маань ингээд төлөвлөгөөнийхөө дагуу яваад эцсийн үр дүндээ яг ингээд хүрсэн байгаа. Тэгэхээр хамгийн гол нь
нөө эзэн хичээл заяа хичээл гэдэг шиг эцэслэл шийдвэрээ гаргаад өөрөө яг тэрнийхээ дагуу алхмуудаа айгүй сайн зорилготойгоор хэрэгжүүлэх шаардлагатай. Одоо эсвэл хизээч өгөө гэсэн. Тийм. Тийм үү те. Окей.